Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүс мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгионоор хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн Innovation компани дэмжиж ажиллаж байна. Студид Инх Бат Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол чөтгөрт заалмайлуулсан Аль Пачино. За өдрийн цэнгэлээ. Өдрийн За Альфредо Джеймс Пачино гэдэг хүү 1940 онд Нью-Йоркийн Манхэттен дүрэгт төрсэн юм байна. Тэрээр Итали Америк гаралтай гэр бүлийн цорын ганц хүүхэд нь гинэ. Түүний өвөө эмээ нь 20 дугаар зууны ихэнх үед Америк нэгдсэн улсад цагаачлан ирсэн Сицил гаралтай хүмүүс юм байна. Харин аавыг нь Салватор гэдэг даатгалын агентийн ажил хийдэг бол ээжийг нь харин Роуз гэдэг гэртээ хүүхэд хардаг бүсгүй байж. Гэхдээ Аль Пачино аав ээжийн хайрыг нэгэн зэрэг хүртэх хөвгүй байсан. Дөнгөж 2 настай байхад нь аав ээж нь 2 дэш болцсон юм байна. Ингээд Альфредо гэдээ явчихсан. За тийм. Альфредо ээжигээ дагаад өвөө эмээдээр оцсон гинэ. Сицил гаралтай гэдэг нь юу юм бэ? Аавынх нь аав ээж 2 юм байна л да. Өвөө эм 2 юм байна л да. Одоо болохоор ээжигээ дагаад ээжийнхээ аав ээж дээр очиж байгаа юм байна. Энэ өвөө эм нь харин Корлеон гэдэг газраас ирсэн цагаач байгаа. Амьдрал гэдэг сонин тохиолдлоор дүүр юм. Аль Пачино ирээдүйд ямар нэртэй ямар кинонд тоглодог вэ те. Гэтэл өвөө эм нь энэ газраас ирсэн байх нь. Их л очиртай байж гэн. За аав нь ээжээс нь салаад даатгалын газраасаа гараад Лос Анжелес руу яваад нэг ресторан ажиллаж эхэлсэн. Энэ үед жоохон бас ахиу мөнгө олоод эхэлсэн юм шиг байна. За харин Альфредо ээжтэйг нүүж утсан газар нь их хэцүү газар байсан. Ээж нь манай хүнийг 7 нас хүртэл ганцаараа энэ гадаа гаргадаггүй. Маш ийм аюултай байсан юм байна. Маш аюултай газар. Ингээ гараад гадаа гарахгүй байсан боловч гэсэн тэр хүмүүс нь Альфредод нөлөөлж чадсан. Дөнгөж 9 настай байхдаа арх ууж тамхи татчих үзсэн. Энэ гэхдээ нэг удаагийн хэрэг биш байсан. Байнгын хэрэгэлдэг болсон гэсэн. Гэхдээ өдөр шөнөгүй архитаа тахна хашаач. Юу н арх таралт бол уучдаг, тамхи таралт бол татчихдаг ийм хөвгт болчихж байгаа байхгүй. Тэгтээ 9 нас бол айгу бага нас байна айхтар юм бэ. Тийм бааз тэ. Тэгсэн чинь нэг өдөр тамхи гэж андуураад марихуан татсан. Тэгэд энэ нэг юм бас нэг хэсэг хэрэгэлсэн гэж байна. Гэхдээ энэс илүү хүчтэй зүйлээс бол ер нь хол байсан юм л. Яг тэгэхээр хүчтэй зүйл хэрэглэвэл амьдрал нь сүрнэ гэдгийг маш аюултай зүйл гэдгийг мэдчихсэн. Хоёр найз нь тийм хүчтэй юм хэрэглэж чаад нас орсон юм. Тэгэд ер нь нэг жижигхэн сулдуу юмнуудыг л хэрэгэлдэг. Гэхдээ тэр сулдуу юмнууд нь ч гэсэн маш их хортой шүү дээ, тийм. Ер нь энийг ийм хар тамхи татсаар байгаад тарих толгойн ажиллагаа болцсон. Ер нь тийм дэ гаж нөлөөлөл зөндөө байгаа шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд үзчихвэл тэдэнтэй хандж хэлэхэд иймэрхүү муухай юмнуудаас л хол явдаг юм шүү гэж зөвлөмөр байна. За Альфредо их ганцаардмал гонигтай хүүхд байж. Амьдралаас гэрэл гэгээ авах юу ч байхгүй мэт. Ганц гэрэл гэгээ болсон зүйл нь ээжтэйгээ хамт кино театр явах байсан гинэ. Тэгэл маргааш нь нөгөө үзсэн киногоо эмээтэй ярьж өгдөг. Нэг их гадагшаа гардаггүй шүү дээ. Тэг нэг хаяал нэг гардаг. Тэр нь ингээ ээжтэйгээ хамт театр явах байхгүй. Тэр нь бол амьдралынх нь хамгийн аз жаргалтай тийм үе нь болж таарч байгаа. Театр бол түүний хувьд маш чухал газар байсан. Тэгээ нөгөө маргааш нь гэрээсээ гарахгүй шүү дээ. Тэнгүүтэл нөгөө өчигдрийн үтсэн киногоо эмээтэй ярьж өгөх цацуу өөрөө тэрийгэ дотроо бодоод ингээд тэрийгэ дагаж жүжиглдэг. Сурсан өгнүүдээ ингэж дагаж дуурайж хилдэг. Ингээд нүр багасаа ингэж жүжиглээд эхэлж байгаа гэсэн үг байхгүй. За энийгээ сургууль дээрээ ч бас хийдэг байсан. Жүжиглээд ахрын сургуулийнхын түүнийг сааны за бас жүжигчин гэж очилдог болсон. За нөгөө нэг хэцүү газар бас өсөж байгаа шүү дээ. Тэр авийнх нөлөөлөд байгаа. Тэр нөлөөлсөн ч юм уу маш их сахилахгүй хүүхэд байж. Байнга л зодон цохон хийж явдаг. Сургуульд болдоггүй хүүхэд байдаг. За тэр нь Альфредо байсан юм. Англи хэлний хичээлээс өөр хичээл бараг хийдэггүй гэнэ. За тэгээд спортоор, бейсболоор хичээлж бүр мэрэгжлийн тоглогч болно гэж боддог байсан. Гэтэ харин багш нар нь өөр бодолтой байж. Чиний спорт гэж юу гэдэг. Тэрний оронд жүжигл, ном унш. Ялав энэ Библийг аваад ангийнхантаа уншиж өг гэж загнадаг байсан юм. За Альфредог 11, 12 настай байсан үед нь тэднийх 6 давхарт амьдардаг байж л та. Тэгсэн чинь нэг өдөр сургуулийнх нь нэг хүл муутай драмын багш хаалгыг нь тогшиж байна. Тэгэд эмээтэй ч уулзсан ингээд. Тэгэд эмээтэй нь уулзаад ингэж хэлж байгаа. Энэ хүүхдийг жүжигчнэр явуул. Авиас байна. Одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй гэж ятгаад бүр ингээд синхруулж өгсөн гэнэ юмэг. Тэгэд энэ багштай бүр талархаад бааш. Яг тэр энэ хүн чинь ингэж шүү дээ. Энэ хүүхдийн тэгчээл ном хэцүүдлээ. Юу чадчихээн. Тэр нь жүжиглэх юм байна
гэж мэдэнгүүтээ энэ хүүхдийн ирээдүйн төлөө хөл мутач гисэн 6 давхарлаа яваад эмээг нь ятгах байгаа байхгүй. Чи түрүүн сургууль дээр нь гэсэн гэрт нь очиод юм уу тий? Сургууль дээр гэсэн. Гэр нь 6 давхартай байхгүй. За энэ багшийг дурдсаных би бас багшаагаа нэг дурдчих. Манай бага ангийн багш. Би 5 дугаар сургуулийг төгссөн байхгүй. Тэгээ 5 дугаар сургуулийн бага ангийн багш Бачаргал гэж маш мундаг тийм сайхан эмэгтэй байдаг. Энэ багш ч гэсэн энэ Альфредогийн багштай том төстэй. Би 7 настай байхдаа маш хүн тагалгаанд ороод. Тэр чинь 9 сард хичээл орж байгаа. Би 10 сар тагалгаанд орчиж байгаа байхгүй. Тэгэд би энэ тийм том тагалгаанд орсон хөлт хичээлдээ явчихдаг. Тэгэхэд манай багш манад ирээд над гэрийн даалгавар өгдөг гэсэн. Тэгээ ойлгохгүй юм маань ингэж тайлбарлаж өгөөд тэгээд дараа нь гэртээ ярьдаг гэсэн байхгүй. Ийм мундаг багш. Өөрөөхөд ажиллаа тараал те илүү цагаар энийг хөвгт хичээл тасалдчихгүй гэл. Яг тийм. Бачаргал гэж ийм мундаг багштай юм байна. Бачаргал багштай баярлалаа гэх. Баярлалгүй яах вэ? Чи бүр талархаад баршгүй. Ярих юм. За Альфредо бараг бүх хичээлдээ 0 байсан. Бүх шалгалт дээр унж гин. Гэхдээ жүжиглэж чаддгийнхаа ачаар драмын гүнзгийрүүлсэн ахлах сургуульд орж чадсан. Энэ үед тэрээр аль хэдийн 17 настай болсон байна. Харин ээж нь жүжигчин болохын шийдвэрийг нь эрс эсэргүүцэж. За тэгэд манай хүн өөрийнхөө зорилгынхоо төлөө ээжтэйгээ маргалтаад гэрээсээ явцсан юм. Хэдэн настай вэ? 17. За одоо бүх зүйл өөрийн толгойд ирнэ ирсэн. За зөөгч, цэвэрлэгч, шуудан зөөгч гэд хийж болох бүх л ажлыг хийж байгаа. За мөн хажуугаар нь жүжигчний хичээлдээ суун. Ингээд жүжигчний сургалтын төлбөрөө өөрөө бас төлж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр жүжигчин болныг мөрөгдсөн, зорилгодоо үнж түүнийхээ төлөө тууштай хүн байсан баг. За мөн жижиг сажиг тоглолтод ч оролцож эхэлж байгаа гинэ. За ингээд заримдаа хоноглох газар болтохгүй. Театрт хонно. Найзуудынхаараа хоног төгрүүлнэ. За тэгэд бүр болохгүй бол гудамжинд ч хонж исэн. Ийм тохиолдол бий гин. За энэ үүнийхээ дараа нэг арай жоохон жүжигчний чадвар нь сайжраад тэгээд нэг гайгүй тоглолтод оролцоод овоо цалин авдаг болсон юм шиг. За овооч гэж нэг юм ахгүй л тийм ч оцсон юм байхгүй. За ингээд жүжигчинч болоод найзуудтай ч болоод ингээд явчихсан чинь 1961 онд 3 хоног шоронд сууж үтсэн. Rhode Island гэдэг газрын цагдаа нар нэг сэжиг бүхий машиныг зогсоосон гинэ. За тэр хавьяал нэг сонин машин хэрэглэдээл дотор нь 3 нөхөр суучаал яваад исэн гинэ. Тэгээд зогсоогоо шалгасан чинь тэр машин дотор нь хар маск, хар бэлэтэй 3 нөхөр сууж исэн. Нэг нь манай альбач чинь байхгүй. Тэгээ машиныг нь шалгаад нэгжээд үтстэл дотроос нь цэнэгтэй буу гараад ирсэн. За нөгөө 3 чинь шууд л баривчлаад 3 хоног шоронд тавьчихчих. Тэгсэн тэ шалгалт яваад ингээд дууссан чинь нөгөө буу нь хуурамч жүжигт ашигладаг буу болж таарад манай 3 ч гэсэн жүжигтэй бэлдэжсэн та тодорхой болсон гинэ. Хүн жүжигэн бэлтгэл гэд хилээд ах чинь аваа хорчих юм гээ. Нилээн гомдлсон байж таараа. За урлагийн сургуулийн яг тэгдэж шүү нөгөө. Тийм үү те. Цагтаа нэг яахан мэдгэдэггүй 3 юм эргэлдээ тэр чи 4 судалгаагаа хийгээд соёлын сургалтын эргэлдээд байгаа нь бариад тусч Германаас нь гудамжны гэрэл хусна, тим юм хусна гэсэн бүр жагсаалтан гараад. Яг л тийм болчихлоо. Уг нь $2000 төлөөд гар гисэн юм байл л дээ. Тэгсэн чинь тэр 3-т ямар юм 2000 байх. Тэгээд 3 хоног хоригдсан байна. За манай хүн үргэлжлүүлэн сурсаар байгаа. Уг нь тоглолтод ингээд тоглолтог болсон шүү дээ. Гэхдээ сурах зүйл их байна. Гэтэ мэрэгжлийн жүжигчин, найруулагч, зохиолчдыг бүртгэж авдаг Actor Studio гэдэг газар тэнцэж чадахгүй байгаа гэсэн юм байна. Энд хэрэг тэнцчих юм бол юу яадаг байхгүй. Цаашаа ажил олоход их амар болчихдог байхгүй. За энэ үедээ харин Британи жүжигчин Charlie Lawton гэж жүжигчтэй танилцаад энэ хүнд маш их юм зааж сургасан гэнэ. Тэгээд зөвлөгч нь болоод сүүлдээ бүр сайн найз нь болсон гэж ярьдаг юм билээ. Тэгсэн дараа жилд нэг харамсалтай үйл явдал болдог юм. 18 настай 19 тач. Ал Пачиногийн ээж нь цус багт хөвчнөр Тэнгэрийн орныг зорчиж гин. Дөнгөж 43 наснда. Тэгээд дараа нь ээж минь намайг бүтээсэн юм гэдэг ганцхан өгүүлбэр л хэлдэг. Тэгээд маргалтцсан байсан шүү дээ тэгээд яж. Гэтэл жилийн дараа өвөө нь бас нас орчиж гин. Энэ үеийг тэр өөрийнхөө амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үе байсан гэж хэлдэг. За одоо 22 настай байсан юм шүү. 22 наснд минь амьдралд нь хамгийн их чухал нөлөө үзүүлсэн 2 хайртай хүнээ би алдсан гэдэг. За энэ уналтын үеийнч нөлөөлсөн баг. Тэрээр 4 жилийн дараа л мэрэгжлийн жүжигчдийг игнэндээ элсүүлдэг түрүүний Actor Studio гэдэг газарт арай гэж бүртгүүлж чадчих. Тэнцэж чадчих. Ямар нэгэн төсөл төр жүжигчин хэрэг боллоо гэхэд энэ газар руу хүмүүс хамгийн түрүүнд ханддаг байхгүй. Нью-Йорк төвтэй юм газар байна.
Тэгэхээр кастинг юм шүү дээ. Тэндээс ингээд шууд лавлаад тийм. яачдаг. За энийг намхан залуугийн дүр тэнд тохирох уу аль бичнэ авшдаг гэд шууд явуулна гэсэн үг. Монгол яг тийм толмор юм каталог орох уу? Тийм та болмоор байгаа байхгүй юу? Байхгүй тийм. Байхгүй шүү дээ. Тэг манайд ч тэгээд зөвхөн хамтаа болохоор тэр гэж шууд оноочдаг. Хэдэн жүжигчд дундаа эргээд л байдаг. Тэгдэг л баг. Тэр нэг гадны кино хийж байгаа хүмүүст тэр жүжигчний хоолойны тесттэй, богино хэмжээний жүжиглэлттэй тийм каталог толмор байгаа. Тийм тийм. За үнэхээр ч энэ газар нь аль бичнэг аварсан гинэ. Нөгөө нэг алдарт Ли Страсберг гэдэг хүн байдаг шүү дээ. За энэний сургалтын цогц боломжийг энэ газар гаргаж өгч байгаа юм. Энэ сургалт түүнийг бүрэн гүйцэд болгож өгсөн юм шиг л санагддаг гинэ. Энэ нэг багшаас нь энэ багшийн сургалтаас маш их зүйлийг сурсан. За багшийнхаа ярьсан бүгдийг хэрэгжүүлдэг болж гинэ. Энэ багш нь байнга л намайг гайхшруулж зүгээр ярилцаж байхдаа ч намайг сургадаг байсан гэж дараа нь дурсаж ярьдаг юм билээ. За эхлээд энэ газарт орчоод ер нь бол эхний хэсэгтээ байнга хошин шогийн дүр аваадсан юм байна. Тэгээ тэр нөгөөрт нь их таалагддаг. Сэтгэл дундуур байж гин. Бүр депресд орсон гин. Би алиалагч хэл байсан гэж сүултээ энэ үеийг дурсаж ярьдаг. Уг нь бол гоё өөр том тийм сериус дүр тогломоор байдаг. Гэтэл дандаа л энэ жижигэн нийтмэн дүр өгöd байгаа. Тэгээ депресд орсон энэ байдлаа засахын тулд жижигхэн юм кафе ч юм уу жижигхэн юм газар болж байгаад тэндээ өөрөө ингээд яг өөртөө айтхан жүжигчдийг дуудаад тэгээд за энэ жүжигийг ч юм уу те хэдүүлээ тоглолцоо хийгээд тэгээд тийг өөрөө найруулад тэгээд бөөнөрөө тэр гоё энэ дөрүүдээ өөрсдөө аваад ингэж тоглож ийж нэг юм санаа сэтгэлээ авардаг байсан юм л. Тэр нь бас нэг өөрсдөө ч хөгжүүлэх тэгээд юугаач аврах тийм гоё юм үйл ажиллагаа болж байгаа үст те. Тийм байна. Одоо юу гэдгийг яг нөгөө нэг багш нар болохоор ингэж идэг хошин дөрөвгөн гэдэг бол нөгөө нэг жүжигчнийг аяг их задалдаг. Тэгэхэд энэ хүн ч бас драм тогломоор шүү дээ. Тэр дүрийнхаа одоо жанрыг өөрөө алдахгүй ингэж гоё хөглөөд яваадсан байна тийм. Яг тийм ээ. За тэгтэл өөрт нь анхны боломж нь 27 наснд нь л гарч ирж байгаа. Анх удаа театрт бүтэн цагаар ажиллах болж байгаа. 7 хоногийн $125 цалинтай. Бостон хотын нэг жижигхэн театр юм гинэ. За хэсэг ажиллаж байгаад буцаад Нью-Йоркт ирсэн. За харин энэ удаа өөрийнхөө нэрийг Альфредо Веснага богиносгоод тайзны нэр болох Ал болгож богиносгож байгаа юм байна. За ингээд шинэ тайзны нэртэй болсон. Яагаад тэгэхээр өмнө нь явж байгаа бүтлгүүтц нэг Альфредо ч юм биш үү гэд нэг яриа гарч шít тэ. Тэрнээс сэрэмжлээд байгаа байх л та. За ингээд Бродвейгээс бусад бүх жижигхэн театрууд тоглолтод оролцож эхэлж байгаа. Тэгсэн 1968 онд The Indian Wants the Bronx гэдэг нэртэй жүжигт 117 удаа тоглолцдог байхгүй. Жүжигэн тэгсэн чинь нэг шагналаас шилдэг шин жүжигээр шалгарсан. За бас нэг шагнал авцсан чинь Пачино шилдэг жүжигчийн шагнал авчдаг байхгүй. Ингээд театрт ямар ч гэсэн ингээд амжилт үзүүлээд эхэлж байгаа нь. Үнэхээр мундаг байна гэсэн үг. Тэгсэн нэг алдартай продюсер манай хүн дээр үрж ирээд би чиний төлөөлөгч болмоор байна. Чамд ирээдүг байна гэж хэлсэн баг. За ингээд энэ хүнтэйгээ хамтарснараа бас амжилт ингээд бүр өгцөн гэж үздэг. Энэ продюсер нь зөндөө олон ажил олж өгдөг. Энэс үлдээ. Би энэ залууд би одоо нэрийг яагаад марч. Би маш хөртэй гэж дараа нь ярьдаг. Жүжигчэнд хоёлаа менежер агент хэрэгтэй гэж зөндөө ярьдаг тийм. Яг л тийм хүнээ олсон байна тийм. Яг л тийм. За нөгөө Indian Wants the Bronx гэдгийн жүжиг нь овоо алдартай болоод бүр гадаад улсуудад урилгаар тоглогдох болсон гэнэ. За гадаад гэж Италид л та. Ингээд жүжигийн багийнхан бүгдээрээ Итали явсан гэсэн үг. Ал Пачино энэ үед анх удаага эцэг өвгдийнхээ нутагт хөл тавьж үзэж байгаа юм. Мартагдахын аргагүй сайхан байсан гэж өөрөө хэлдэг. Бодолтой тийм. Америк төрж өссөн монгол хүүхэд байж байгаад 30 наснда Монголдоо ирж үзнэ гэдэг чи ямар гоё хэлээ тийм. Тийм шүү. Тэгэл чи ээж аав нь өвөө минь яриа л гаш. Монгол ийм сайхан нутаг. Харж ийл зураг нөхцөлээ тийм. Яста. Яг тэг ийм л юм болж байгаа. Тэгсэн ядж яхад найз бүсгүүдийг очиж гинэ. Тэг мөнгө байхгүй. Хэдий гадаад тоглож байгаа ч гэсэн цалин багтай. Энэ үеэр нь аав нь аварсан гэдэг юм. Хэдий одоо ийм 27-8 хүрсэн ч гэсэн аав нь мөнгө явуулдаг байсан юм бэл. Нөө 2 настад нь хайж авчаа тоо. За хайж явсан ч гэж хэнийг ч буруу гэж болно шүү дээ. Чи хайж явсан гэж яаж хэлээ. Тэгээ хайсан шүү дээ. Үгүй зүгээр л 2 хос саллаа шүү дээ. За тийм ээ. Юу ч болоо билээ. Чи бүр намайг нэг за. Хажууд нь лаа барьж зогсоогүй л бол. Чи над руу нэг дайрахгүй бол өөр санаа наврахаа байж. Заавал аавыг буруутгах гэдэг юм. За тийм байна тийм байна. Юу яа. За тэгээд за хоёлаа юу яа. Хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд дараа нь хэрүүлээ хөрвүүлчихлээ. За тэгээ. Байж байгаараа чи гэж үгэн.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй Төлөө шүү маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр удахгүй бас шинэ жилийн баяраар шинэ ом гарах гэж байна. Тэгэхээр та бүхэн маань баярын ширээгээ гоё Төлөө шүүгийнхаа тоортоор чимээрээ хамгийн гоё мэдээг дуулгахад дарханчууд маань бас Төлөө шүүтэй болсон. За тэгээд дархны хэрэглэгчид маань одоо Төлөө шүү идхимсэн гэж бодохгүйгээр бас ороод гарах тий бүх гоё бүтээгдэхүүнийг намтлах боломжтой болжээ. За ингээ нийтдээ Монгол улсын хэмжээнд 23 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа Төлөө шүү маань бидэнд өдөр бүр шинээр нь орлон хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч болгондоо аз жаргалын амтыг бэлгэлж байна. Тэгээд Төлөө шүүгийнхандаа баярлалаа. За ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 75 75 10 за эсвэл TLG-ийн мэн вебсайтаар нь зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Одоо нөгөө сүүн кремтэй кекүүд нь гарч байгаа. Мэдээж удаан хадгалж болохгүй сүүн кремтэй учраас манайхан хадгалалтын чанд сахихгүй бол царай мот олчдгийг шүү тоорт. За тийм байна. За баярлалаа. Баярлалаа. За Аль Пачино Америкт эргэж ирээд анх удаага Бродвей театрт тоглож үзсэн гинэ. Энэ бол жүжигчин хүний театрын жүжигчин хүний мөрөөдөл болсон газар. Тийм. Тэгсэн энэ тоглолт маш амжилттай болоод Аль Пачино бүр Тони Авард хүртэж чадсан. Бродвей төнд ээлтэй байсан. За ээлтэй ч гэж манай хүн ер нь их мундаг байсан юм. Тэг бүр хоёр дахь Тониогоо ч авч байгаа юм. Тэнч та хамгийн лаг жүжигчин гэсэн үг шүү дээ. Эндээ баг шилдэгүүдийн нэг болж байгаа. За харин түнд дэлгэцийн бүтээл тоглохныг боломж гарч ирсэн чинь манай хүн ашигласан. 1968 онд нэг жижигхэн цувралын нэг анги тоглосон гинэ. Тэр нэг юу байхгүй. Телевизээр гардаг цуврал шүү дээ тийм. Тэгсэн чинь тэр нь өөрт нь маш их таалагдаад юу киноч ер нь дэжгүй юм шүү. Дараа нь хөөцөлдөж байгаа дахиад нэг кинонд жижигхэн дүр гар орж гараад ингээд ер нь кино их дэжгүй юм байна гэж бодож эхэлсэн байна. За энээсээ харин 2 жилийн дараа бүр киноны гол дүр тоглож байгаа. Одоо чи ерөөс 3 хутгал дэлгэцийн бүтээл нь шүү дээ тийм. Panic in Needle Park гэдэг нэртэй кинонд хар тамхинд донтсон нэг залуугийн дүрийг бүр гайхамшигтай гаргав. Тэгсэн чинь энэ киноны гол дүр Роберт Де Ниро бас өрсөлдөж исэн юм байна. Дараа нь энэ хоёр ч маш олон кинонд хамтарч тоглоод сайн найзууд болцгоодог шүү дээ тийм. За тэгвэл тэдний амьдрал одоо хоорондын зам нь тийм ингэж хоорондоо өрсөлдснөөр эхэлж исэн гинэ. Найруулагч Пачиног сонгогдсон гэдэг мэдээг сонсоод Де Ниро маш их ууралж исэн гэдгээ сүлд ярьсан байдаг. За энэ хар тамхичны дүр нь Пачиногийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Яагаад тэгэхээр энэ киног нь домогт найруулагч Фрэнсис Форд Каппола үзчихдэг байхгүй. Ингээд нэг л өдөр Аль Пачинод нэг маш чухал дуудлага ирж байгаа. За харилцааны цааталд Фрэнсис Форд Каппола гэдэг нэртэй маш залуухан найруулагч байждаг. Чамаг нэг мафта кино тоглох гэсэн. Шалгаруултан дээр ирнэ үү гэд. Тэгээ шалгаруулт дээр очисон чинь тэнцэн алдарт Марлон Брандо. За өөрийнх нь аавын дүрийг бүтээх гээд ирсэн. За түүнтэй хамт Джеймс Кан, Роберт Дувал, Дайан Китон зэрэг одоо тас байж байгаа. Гэтэл студийн зүгээс эдгээр жүжигчдээ нэгийг зөвшөөрөхгүй. За яг Джеймс Каныг ямар нэг дүр тоглож болж байна. Бусд нь хэрэггүй. Энэ Аль Пачино гэдэг намхан нөхөр бүрч хэрэггүй гэсэн. За тэгэд эдгээр жүжигчдийн багаас Марлон Брандо хамгийн түрүү сонгосон юм байна. Энэ Марлон Брандо ч бүр аль-хэдийн домог байхгүй. Бүр атман байхгүй Холливуудтай. Тэнгүүт эн чинь кино ингээд зургийг алаад байж магадгүй. Ингээд хүндрэл учруулад байж магадгүй. Тийм учраас сонгохгүй. За зарим нэг яг шаардлагыг биелүүлэх юм бол сонгоё гэж байгаа сонгодгийг. Саяхан зулаа битгаар юу залмаас эцэг ярддаг штэ. Тэрэн дээр жоохон дэлгэрэнгүй ярьсан баг. Тэрнээс сонсч болно. За ингээд Марлон Брандо ямар ч сан сонгогдсон. Харин Пачиног бүр харахыг ч хүсэхгүй байсан студийг. Энэ үед харин найруулагч маань манай хүнийг зүтгүүлсэн хിവэрэ байсан. Тэгсэн чинь Аль Пачино төр бас нэг дэмжлэг орж ирсэн. Марлон Брандо бас дэмжиж эхэлсэн. Өөрийнхөө хүүт тоглоулъя гэдэг. Тийм. Үнэхээр ч дэмжиэд бүр тэрэнд нь ч баяртай байсан юм бэл. Тэр нэг эмнэлэгтэр байдаг сцен гардаг юм. Тэрэн дээр Аль Пачино ороод ирсэн. Тэгсэн чинь Марлон Брандо жинхнээсээ уйлсан гэдэг. Яг бүр нулимс гардаг байхгүй. Жүжиглэлтийн болоо гэсч үгүй ингэнэ. За арай гэж одоо ингэ сонгогдчихж байгаа ш тийм. Арай гэж сонгогдсон жүжигч зураг авалт дээр бас л үүлээ үтсэн гинэ. Студийн зүгээс маш их хяналт шаналгалт тавьдаг байхгүй. Чинь нэг найруулагчин залуух. Тэгээ баахан жүжигчд аваад ирсэн чи тэдний зөвшөөрөхгүй байсан хэрнээ зөвшөөрдөг. Тэгээ дээрээс нь одоо юм хяналт тавиад бүрэн ядаргаа болж байгаа байхгүй. Найруулагчид ч маш хүндрэлтэй байсан. Хөрмийн хэсгийн маш том зураг авалтанд 2 өдөр өгсөн. За илүү зардал гаргахгүй 2 өдөр зургийг авах гэдэг. Найруулагч харин энд авиасаа бүрэн гаргаад тэр хэсгийн зургийг өст мундаг авдаг.
Тэгээд нөгөө жүжигчтэй хэлж байгаа. Та зүгээр өөрийнхөө сэтгүүгээрээ тоглоо. Би тэндээс ч гоё юмнууд авчнаа гэж хэлсэн. Үнэхээр ч тэгж чаддаг. Тэгсэн энэ үед нь Ал Пачино, Дайан Кейтн хоёр ингээд яг тэр хэсгээр жоох юм уудсан сууж тийм байнал л да. Тэгтээ хоорондоо ярилцсан баг. Ийм их дарамт шахалт үзүүлээд хоёулаар нь болох уу гэд. Тэгээ ерөөсө боли энэ угаасаа дэлхийн хамгийн муу кино болох нь ойлгомжтой байна гэд. Жохон халамцсан хоёр тэг шийдсэн баг. Гэхдээ маргааш нь да юм гараад за кинонд эргээд ирсэн бол та. Тэгэхээр жоохон хүнд нөхцөл байдалд байсан байх тий. Бүр хүнд дарамт нь ядаргаа болсон. Студийн зүгээс дарамт болж байгаа. Мафияхны зүгээс бас дарамт болж байгаа. Бүрээс ядаргаа болж байгаа. За Ал Пачино, Дайан Кейтн хоёр маань бас учир гурвуулаад амжсан. Тэс нэлийн удаан болцдог баг шүү нэрч. Гэтэ нэг салж нийлээл гэдэг шиг юм бас харилцаатай байсан юм лээ. За кино маань маш их амжилт гаргасан. Зүгээр төсөөлөгчгүй их амжилт. Дэлхийн хамгийн лаг киног хийсэн баг. Киноны амжилтыг дагаад мэдээж Ал Пачиногийн нэр хүндж тэнгэрт болж байгаа. Түүний ердөө хоёр дахь дэлгэцийн бүтээл нь энэ байгаа шүү дээ тийм. Яг өргөн дэлгэцийн бүтээл нь энэ дүрээрээ тэрээр алтан бөмбөрцөг хүртсэн. За мөн Оскарт шилдэг туслах дүрээр нэр дэвшиж чадчих. Гэтэ Оскарын шагнал гардуулах хэсэл дээр ирээгүй. Цуурхал байдаг. Миний бүтээсэн дүр шилдэг туслах дүр дэвшчихжээ. Уг нь гол дүр дэвших хэвээр. Марлон Брандогийн дүр минийхээс цөөхөн минут гарсан хэрнээ гол дүр нэр дэвшигдсэн байна гэдэг ийм гомдол байсан гэж тийм цуурхал байдаг. Гэтэ нотлогдоогүй л тийм. Ямар сайн уу. Тэр минут хин тамаат юм. Ямар сони юм ярьсан юм бэ? Минут хамаагүй үстэй. Хамаагүй шүү дээ. Гол дүр гэдэг чинь гол дүр. Тийм ээ. Хэдэн ч үг хэлсэн байна. Гэтэ анхныхаа Оскар дээр очих жоох чинь тийм. Очихгүй л гэж. Гэтэ тийм хүн чи эго тэр юу харизм нэгээс харагдаж шүү дээ. За ингээл нэг шөнийн дотор дэлхийн хот болж хувирч байгаа. Өмнө тайзан дээр л гүйж явсан залуу маань одоо Холливуудын хамгийн том хот, хамгийн өндөр орлоготой хүмүүсийн нэг болж байгаа. За дараа жил нь алдарч Жин Хакмантай хамт Scarecrow гэдэг кинонд гол дүрийг бүтээсэн. Энэ дүрдээ бэлтгэхэд энэ хоёр шүү дээ. Жин Хакман, Ал Пачино хоёр Сан Франциско хотод их муу хувц өмсөд гуйлга гуйж хит толог явсан. Тэг ингэж жүжигчд ингэж дүрдээ бэлтгэх амар гоё байдаг надад. Бүр ингэ яриад амар яг энэ хэсгүүд энэ. Дүрийнхаа үрийг олж авна гэж яриад байдаг шнэ. Ямар дүр байж болох вэ? Гудамжинд тэр дүрийг авах юм байна уу? Нэг иймэрхүү хүн болов энэ хайгаад яваад байдаг гэлтэй гэдэг шнэ. Тийм. Солиот их тэр нөгөө одон чимэг кино тоглолтоо за яг Монголд байгаа жишээгээл яриа л да. Одоо тэр дүрийнхаа үрийг яг юм нохоо юм байна гэж бодож авсан гэд. Үйл хөдлөл бүх юм нохоотой ижил хийсэн гэдсэн. Тэр нэг тэгт юм шүү. Одоо тэр бас гоё бэлтгэл юм тийм ээ. Тийм байна. Ер нь гэхдээ яг нөхцөл байдал ямар байдаг вэ гэдгийг биеэрээ үзэх л хамгийн чухал бэлтгэл болдог байна. За энэ ч үр дүнгээ өгсөн гинэ. Кино нэг их орлого болоогүй ч харин олон улсад их нэр хүндтэй байсан. Канны кино наадмаас хамгийн шилдэг Palme d'Or-ыг хүртсэн юм. Канны кино наадам ер нь хамгийн том кино наадмуудын нэг шүү дээ. За дараа нь бас нэг Нео-нуар төрлийн Serpico гэдэг кинонд тоглосон. За энэ кинонд бодит хүнээс хэвлсэн цагдаагийн дүрийг бүтээж байгаа. Энэ дүрдээ мөн л сонио аргаар бэлдсэн гинэ. Цагдаагийн газар цагдаа нартай хэд хоног хонсон баг. За цагдаа хувцастай гэмт хэрэг их гардаг дүүргүүдээр явдаг. Аюу аюултай. Бүр нэг удаа дүрм зөрчсөн жолоочийг баривчлах гэж оролцсон гинэ. Бүр дүртэ орцсон уу? Тэгэд энэ киноны зураг авалт их гоё. Ийм маш их урт үстэй тэгээд ийм үтгэн сахалтай байдаг байхгүй. Тэгсэн чинь киноны хамгийн сүүлийн хэсгүүдийг эхэлж аваад тэг баг ингээ урдаас нь хойноос нь урагшаа ингэж авсан юм бэл. Тэгэл жоохон байж байгаа сахлын жоохон хасаал дараагийнх нь яг өмнөх үеийг аваад ингэж авсаргаад кино хамгийн ихэн дээр очихдоо бүр ингэ мөлчгөр сайхан юм ямар ч сахалгүй залуу болгож аваад зургийг авсан юм бэл. Тэгэхээр ямар хэцүү юм бэ? Бүр нөгөө сэтгэл зүйн байдал нь шууд киноны төгсгөл үе шиг сэтгэл зүгээр эхлээд тэгээд буцаад явна гэхээр бас жүжигчнээс айгүй их ур чадвар шаардах юм тий. Яг тийм. Би яг энийг бичсэн байж лээ. За та хэлц учраас ярих авлаа шүү. За мэдээч ийм их хичээл зүтгэл гаргасан юм чинь хөдөлмөрлсөн юм чинь үр дүнгээ өгсөн байж дараа энэ дүрээрээ мөн л алтан бөмбөрцөг хүртээд Оскарын шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж чадчих. За энэ хүний тоглосон кинонуудыг харахаар ер нь дандаа тийм чухал, тийм serious дүрнүүд байгаа та. Ерөөсөө тийм муу commercial ч юм уу, за муу ч яг commercial тийм дүр ерөөсөө байхгүй байгаа. Энийг харахаар бүр ингээд хүндлэмэр бүр багасаа л юм байна. Багасаа гэж дүнж эхлэлээсээ л юм байгаа үст тийм ээ. Тийм байна.
За энэ үедээ загалмаасын эцгийн дараагийн ангид бас хийгдэж эхэлж байгаа. 2 дугаар ангид тоглох урилга аваад мэдээж зөвшөөрсөн. Цалин $500,000 нэмэх нь киноны орлогын 10%. Уг нь тасарсан гэрээ хийж чадсан байгаа юм л да. Өмнөх анги нь 250 саяын орлого болчихсон. Одоо ийм мундаг кино шүү дээ. Энэ 2 дугаар ангид амжилт олох одоо магадлал баг 90% байхгүй. Гэхдээ хүмүүсийн дунд маш алдартай, маш мундаг кино болсон ч гэсэн бокс офис дээр амжилт үзүүлж чадаагүй. $45 сая л одоо орлого болсон юм. Тэгэхээр манай хүний одоо орлого нь цалин 5,500,000 орчим болж байгаа. За эхний анги супер хит болсон бол 2 дугаар анги ч маш мундаг болсон. Эхний анги нь 3 Оскар хүртэж байсан бол 2 дугаар анги нь 6 Оскар. За энэ хоёр кино хоёулаа шилдэг кинод хүрдэг. Шилдэг кино хүртдэг. Ал Пачино ч гэсэн шилдэг эрэгтэй дүрээр нэр дэвшиж чадчих. Өмнө шилдэг туслах байсан бол одоо шилдэг хол дүр болж байгаа. Тэгсэн чинь нөгөө Серпика гэдэг цагдаагийн кино шүү дээ. Тэрэн дээр ажилласан найруулагч манай хүнийг дараагийн төсөлтөд үрсэн гинэ. Dog Day Afternoon гэдэг кинонд. Ерөөсөө шууд дараа жил нь байхгүй. Бас л бодит хүнээс хэдвэлсэн дүр. Энэ удаа харин банк дээрэмц нөхрийн тухай ийм кино юм. Энэ маш сонирхолтой кино. Банк дээрэмдээ гэсэн чинь цагдаа нар хүрээд ирдэг байхгүй. Тэгэл нөгөө хэвтээ хилцэн мэлцээ гэдэг айгуу тийм маш гоё кино байдаг. За эхэндээ энэ дүрээсээ хит хит удаа татгалцсан. Жохоо амрах бодолтой байсан болов. Гэхдээ яг нэг банк дээрэмдсэн бодит үйл явдал та манай хүн чинь бас эхлэхгүй шүү дээ тий. Тэгэд өөрт нь их сонирхолтой санагдаад энэ дүртэй тоглохыг зөвшөөрсөн баг. За кино маш амжилттай болсон. Конгрессийн номын санд бүртгэгдсэн баг. Конгрессийн номын санд биш дээ яг чухал одоо соёл урлагийн ч гэдэг юм уу, түүхэн ч гэдэг юм уу тий. Энэ түүхэнд юм чухал нөлөө үзүүлж болох үз гэдэг ийм бүтээлүүдийг бүртгэж авдаг байхгүй. Тийм кино бүртгэгдсэн юм уу? Тийм. За 6 Оскар нэр дэвшсэн. Манай хүнч дахиад шилдэг эрэгтэйд нэр дэвшиж чадчих. Энэ бол 1975 он. Энэ кино Ал Пачиногийн дэлгэцийн 7 дахь бүтээл нь. За тэгээд 7 дахь бүтээл гэж байгаа шүү дээ. Энэ 7-гийн 4-т нь Оскар нэр дэвшиж чадчих. 73, 74, 75, 76 онуудад 4 жил дараалан нэр дэвшиж чадчих. Ямар их чадвар гинт тесэрч гарч ирсэн бэ гэдгийг хоёулаа энэ ч харж байна. Загалмаасын эцгийг хийсэн продюсерууд манай хүнийг тайзны жүжигчин кинонд тохирохгүй гэж голж ирсэн. Гэтэл нөгөө голгодж байсан одоо залуу маань ийм мундаг амтан байсан байна. Найруулагч нь Фрэнсис Форд Коппола шүү дээ. Манай хүнийг ингэж өмөрчсөн байхгүй. Тайзны жүжигчин гинүү. Тайзан дээр мундаг байдаг хүн хаач мундаг байж чаддаг юм а гэж хэлээд манай хүнийг өмөрчсөн байхгүй. Ямар гоё хэлсэн. Үнэхээр ч найруулагч зөв байж байгаа. 4 удаа штэ. За анхны киноноос 6 жилийн хугацаанд 4 удаа Оскар нэр дэвшсэн баг гэсэн. 6 жилийн өмнө юу хийж явснаа дурсахыг ч хүсэхгүй. За бид нэр Дикаприог ярьдаг штэ. Дэвшээл авдггүй гэдэг. За тэр Дикапригийн өмнөх Дикаприо чинь Пачино байсан байхгүй. Дэвшээл гэдэг. Авдаггүй. За Ал Пачино маань банк дээрэмцснээс хойш нэг хэсэг киноноос завсарлага авсан гинэ. 4 жилийн хугацаанд 2 хон л кино тоглож байгаа юм байна. Тэдний нэгт нь алтан бөмбөрцөгт. За нөгөөд нь буюу And Justice for All гэдэг киногоороо Оскарт дахиад нэр дэвшиж байгаа. 5 дахь нь энэ болж байна тий. Энэ жил түнд 2 сонголт байсан гинэ. Яг энэ And Justice for All гэдэг дээр эхний кино нь энэ байсан бол хоёр дахь кино нь Kramer versus Kramer гэдэг кино. Хоёлаа өмнөх дугаар дээр ярьсан да. Нэг хин дээр. Хинд ярьчлаа. Meryl Streep дээр үү? Тий. Meryl Streep чинь Kramer дээр тоглолдог байна. Тийм шүү дээ. Тий. Тэгвэл хин дээр Al Pacino тоглох боломжтой байсан юм байна. Тэнгүүд манай хүн Kramer-аас татгалзаад энэ дээр Justice for All гэдэг дээр тоглолцсон байхгүй. Тэгсэн чинь Dustin Hoffman тоглоод шилдэг хэрэгтэй авчирдаг шүү дээ. Тийм шүү дээ. Нэг хэцүү зураг авалт болоогүй юу? Тийм. Лав ярьж ахны нэг тийм байсан. За энэ Justice for All гэдэг кинон дээр өөрийн багш Lee Strasbergтэй 2 дахь удаа хамтарч ажиллаж байгаа юм байна. Загалмаасын эцэг 2 дугаар анги дээр энэ хоёр бас хамтарч ажилладаг. Нэг кинон дээр нэг хэсэг дээр гардаг. За энэ кинон нь шүү дээ нэг өмгөөлөгчийн дүрийг бүтээдэг кино. За дүрдээ бэлдэж 20 гаруй удаа шүүх оролцож исэн гэдэг. 26 ч гэдэг үлээ. Ингэж л бэлдээд байгаа хүмүүс үнэхээр амжилт гаргаад байгаа. 4-5 жил дараалж Оскар дэвшиж чадаад байгаа байхгүй. Тийм болохоор би энэ бэлтгэлийн талаар маш сайн яриад байгаа юм учиртай. Тоглож байгаа дүрүүд нь ч гэсэн мундаг хэврээл яваад байгаа. Нөгөө жижиг дүрээ ерөөсөө авахгүй тэднээс бүгдээс нь татгалцсан. Kramer-аас татгалцсан шалтгааны би бас
жоохон гэр бүлийн тийм жоохон хөнгөн сэдвтэй байгаа болов уу гэж бодсон болов уу гэж бодоод. Гэхдээ бас л шүүх хурлын дээр гардаг кино л доо. За дараа нь ижил хүснээ сонирхчийн дүрийг ч авч найруулагчтайгаа таарамжгүй байсан ч гэсэн тэр дүрээ одоо дүрдээ мэрэгжлийн гэж гаргасаар байна. Энд чинь ижил хүснээ одоо сонирхож байгаа дүр гаргах гэж Бастер клуб нь очиод бүх юм болдог. Бас болж өгөхгүй юм хийсэн л гэдэг тийм мэдээ цуурхал байдаг. За манай хүн одоо туслах дүр зэдэж тоглохгүй. 1983 онд жихэн колт болсон нэг кино тоглолдог. Энэ кино нь болохоор 1932 онд гарч ирсэн киног дахин шинээр хийж байгаа байхгүй. Ингээд Ал Пачиног гол дүртэй бүр өрж тоглуулж байгаа. Энэ киноны нэрийг Scarface гэдэг. За брат. За хоёлаа юм тэтгэж танилцуулъя. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Univision компанид хэмжиж ажиллаж байна. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс маань бас аав ээжүүд маань анхаарлаа хандуулаарай. За юу гэвэл Univision-ы видео санд байрладаг насанд хүрэгчдийн кино контентуудыг IPTV доторх нууц өрөө гэсэн аппроч шилжүүлээд ийм нууцлалтай болгож байгаамаа. За та ингэснээр бага насны хүүхдүүдэд ил харагдах тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгож байгаа. За заавал нэвтрэх нэр тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой. За энэ шинжилэлт нь танай гэр бүлийн гишүүн бүрт одоо өөртөө тохирсон контентуудыг үзэхээс гадна нууц өрөө аппаас контент түрээслэхэд төлбөрийн задаргаанд харагдахгүй гэдэг даваа талтай юм аа. Тэгэхээр эцэг эхчүүд манаас ичиж улаалгүйгээр те хүүхдүүд нь юу үзсэн бэ, яасан бэ гэдэг төлбөрийн задаргаагаа харахтаа нууцлалтай байх учраас шалгаарай. Тэгээ хүүхдүүдийн шалгаарай гэдэг юм яа гэдэг. Манай зангилын дуртай өөр байгаа шүү. Би зүгээр энийг хэлэх дуртай байхгүй. Энд чинь хүмүүст аягүй хэрэгтэй шүү дээ бас. Харин их одоо тааламжтайгаар яриад байгаа. Баярлалаа Univision. За баярлалаа. За Scarface гэдэг киноны гол дүрд мөн л Денеро гарч ирсэн боловч манай хүнийг сонгож байгаа. За ингээ 2 дугаараа дүрэн дээрэмдсэн байна. Киноны үйл явдал хэдий Майамид өрнөдөг боловч зураг авалтыг LA-д хийсэн юм байна. Майамид хийх санал тавьсан боловч хотын захиргаанаас жуулчдыг үргэж магадгүй гэдэгт талцсан гинэ. За гол дүрийн эмэгтэйд Мишель Пфайфер гэдэг үзэсгэлэнтэй бүсгүй тоглолдог. Үнэхээр сайхан бүсгүй. Харваас нүдэнд дулаах. Тэгсэн чинь энэ бүсгүй манай Ал Пачино таалагдаагүй гинэ. Өөр хүн тоглоулъя гэнэ. Тэгсэн чинь найруулагч за ямар ч сан туршилтын зураг аваад үзээгээд тэгээд тэр туршилтын зураг нь Мишель хин Ал Пачино хоёр нэг ресторан цуугаад тэгэл Мишель энэ чинь ингээд аяг тавг авч идлээ хуур агсан тавьдаг. Тийм хэсэг хуур агч байгаа. Ингээд агсан тавьдаг хэсэг байдаг байхгүй юу? За. Тэгээд яг тэр хэсгийг туршилтын зургаараа оруулсан. Тэгсэн чинь нөгөөдөг чинь ингээд авч идэлс та бүр дүрдээ орцсон гэдэг. Амар жүжиглэж гинэ. Тэгээ кат гэл найруулагч тушаал өгвөл Мишельч тайвшраал ингээ харсан чинь бүр энэ тентгүү цус. Кино баяхан яарч гүрж ирээд Мишель чинь шалгаад яасан зүгээр энэ тент зүсгэж юу гэсэн чи юу ч байхгүй. Тэгээ хажууд шаарсан чинь Ал Пачино ингээ нийл цус болцсон сууж ийн гинэ. Юу ээ аяг тавг шидэ ичж байгаа юм уу? Тий. Тэгсэн чинь нөгөө Ал Пачиноор тавг шидэд ямар нэг имэл зүссэн юм шиг. Тэгсэн энэ үйл явдал нь Ал Пачинод маш их таалагдаад тэгээд за энэ бүсгүйг тоглуулъя гэж зөвшөөрсөн баг. Бас сонин юм тохиолдлууд байна. Дараа нь энэ хоёроос нэчгүй сайхан найзууд болсон гэдэг. За кино тоглох гээд манай энэ Итали хүн маань Куб баялаг сурсан байна. Одоо энэ киног үзэх юм бол тэр киноноос Итали хүн олж харахгүй. Яг тэр дүрээ маш мундаг бүтээсэн учраас яг л нэг тийм Төв Америк үншил хүн гүйж байгаа тэнд. За кинон дээр жинхнээсээ хар тамхи хэрэгэлсэн гэдэг яриа байдаг. Дүрээ бүр маш мундаг гаргаад байгаа учраас хэрэгэлсэн ч бол муу гэж бодмоор. Гэхдээ хэрэглээг баг. Нэг иймэрхүү хүнд юмнаас ч манай хол явдаг шүү дээ, тийм. Айцтай байдаг. За энд харин сахар эсвэл хуурайсуу ашигласан гэдэг юм байна. Тэгсэн чинь энэ нөгөө нэг орлуулж байгаа юмнууд нь Ал Пачиногийн хамрын гинтэйцэн гэнэ. Энэ киноноос хойш хамдран гээд хэвийн ажиллаж чадхаа болцсон гэнэ. Үнэрлэх мэдрэмж нэг л сонирн болцсон гэдэг. Зураг авахын тулд тэр чинь хэдэн талаас нь аваад айгүй олон удаа давтаж тэр тэрэггүй орсон байна л да тий. Тэгэж тэр кино групп ер нь юу гэж хар тамхи хэрэглүүлээд зураг аваад байж байгаа тий. Сайн л жүжиглсэн юм байна. За энэ мундаг кино. Одоо энэ мундаг киноны фэнүүд маш их байдаг. Манайд ч гэсэн зөндөө байгаа. Манай одоо зулаа бол энэ киноны улаан фэн байж байгаа. Ал Пачиногийн тоглолт энэ кинон дэр домог болохоор байсан. Үнэхээр ч та бүр үнэхээр мундаг байсан. Өөрийнх нь хамгийн хайртай дүр нь энэ. Эсрэг талын дүр шүү дээ, тийм. Гэхдээ харамсалтай нь энэ дүрээрээ алтан бөмбөрцөгт нэр дэвшснээс өөр дамжил гаргаж чадаагүй. Хэтэрхий их хүчрхийлэлтэй учир
хүрдэг ёстой амжилтанд хүрч чадаагүй байх гэдэг юм лээ. Гэтэл түүний замналынх нь хамгийн том дүрүүдийн нэг бол бусад Оскар дэвшсэн дүрүүдээс нь илүү Тони Монтана гэдэг энэ дүр нь байж байгаа. Нэрээ ямар их дэвшдэг юм бэ? За ингээд олон кино тоглосон хүн маань 1985 онд анх удаага өөрөө кино хийж үзэж байгаа. Өөрөө санхугаа зохицуулаад, продюсерлаад 1969 онд тайзан дээр тоглогдчихсэн нэг жүжигийг дэлгэцийн бүтээл болгож байгаа юм байна. Тэгсэн чинь манай очог нь санхүү зохицуулна гэдэг чинь энэ дэндээс одоо санхүүжилт босгох ёстой шүү дээ, Тийм, продюсер хийгээл явж ингэсэн үг үстэй тий. тийм. Тэгсэн чинь Валпичино өөрөөсөө бага мөнгө гаргачих гин. Тэг хэдэн жил цуглуулсан бүх мөнгөө баг бүгдийн л энэ кино руугаа ингээд өгсөн юм шиг. Тэгсэн нөгөөтг нь 1 цаг орчмын л кино байсан. Тэгээд 5 жилийн дараа нээлттэй хийдэг. Тэг бүр юу гарч театрт ч гараагүй. Бүр ашиг болох ямар ч боломжгүй ийм кино хийчихэж байгаа байхгүй. Тэг энэ кинонд бүр хаа байсан 2007 онд Ал Пачиногийн цуглуулга гэдэг юм DVD гардаг байхгүй. Тэрний нэг кино болж л одоо орж ирж байгаа тэр. Ийм кинонд одоо мөнгө өгөөд шал дими продюсер энэ төр гэж хаад ингээд бүр байдгаараа шатсан гэж байна. За дараа нь тоглосон нэг кино байгаа. Энэ дээр дахиад л шатсан гинэ нөгөө кино. 28 сая доллараар хийгдсэн кино нь 300 мянган долларын л ашиг болдог байхгүй. Тэр нь продюсерууд нь Ал Пачиног нэлээд буруутгаж байгаа. Шүүмжлэгчид ч одоо Ал Пачиног буруутгаж байгаа. Тэгсэн чинь Ал болохоор одоо өөрөө продюсеруудаа буруутаад байсан юм л л тийм чи буруутаа гэж хоёр талаас л ингэсэн юм. За ямар ч хэнийх нь ч буруу байсан хамаагүй Scarface-ийн дараах энэ үеийг Ал Пачиногийн уналтын үе гэж хэлж болно. Айгу өндрөөс унчлаа тий. Яг үнэ. Тэг маш өндрөөс унтсан учраас эндээсээ гарах гэж маш их зовсон. Архинд орсон. Архинд орсон ч гэж ер нь жоохон хүртгэл байсан юм байл л. Тэг бүр ингээд хэцүүдэд ирсэн юм байна. Тэг 4 жилийн дараа хүртэл киноноос 4 жилээр завсарлага авчих. За харин энэ үедээ ингэж хэлдэг. Би өөрөө ингээ шийдээгүй. Цаанаасаа л бүх юм ингээ тохируулагдсан юм шиг ингээ явцсан юм а гэж хэлдэг юм л. За зүгээр суугаагүй энэ 4 жилдээ. Театртаа иргэд утсан байгаа. Тэндээ жүжиг тоглохоос гадна найруулагч бас хийж байгаа. Зөндөө олон жүжиг найруулсан гинэ. За харин 1989 онд буюу бүтлгүүтлээсээ 4 жилийн дараа кино урлагтаа иргэж ирж байгаа. Яагаад иргэн ирсэн бэ гэдэг дээр олон таамаг байдаг. Хамгийн уртаа нь юу вэ гэвэл анхны хүүхдээ үлгэдэж авсан болов уу гэж таамагладаг юм л. Хэрвээ хэдий хүүхдээ болсон ч гэсэн харин их нэртэй болоогүй. Одоо болтол их нэртэй. Нэрээ тийштэй гэр бүл зохиогоогүй гэдэг шүү дээ тий. Тийм. Энэ охиныхоо ээжтэй ч гэсэн тийм дотн байгаагүй юм байна. Ер нь охин төрөөл энэ хоёр тишээ болсон гэж ярьдаг. Охинтой гэдэг нэг холбоос л тэдэнд одоо байсан юм байна. За эхнэр аваагүй ч гэсэн хүүхдээ болсон тооны хувьд маш их аз жаргалтай авчирсан гэнэ. 4 хүүхэдтэй шүү дээ. Тэг маш сайн аав гэж. Тэг маш сайн аав байхыг бүр ингэж хичээдэг. Хүүхдүүд нь за бүр хэтрүүлээд хэлчихээ заяа. Хүүхдүүд нь ямар нэг асуудалд ороосаа гэж боддог. Оронгууд нь хамгийн түрүүнд гүйчичээд супер аав болохыг ингэж хүсдэг байхгүй. Тэр нь өөрт нь маш их таалагддаг. Хамгийн том охин нэг согтуу машин барьж байгаа цагдаа нарт баригдаад тэгсэн чинь манай хүн зүгээр год үсрэл хамгийн түрүүнд гүйчицсэн гэдэг юм л. За одоо энэ охин нарийн аавыгаа аавтайгаа адилхан кино урлагт хүч үзэж байгаа. Кино продюсерээр ажилладаг. Ийм бүсгүй байна. За хэдий 4 жил завсарлан ч гэсэн манай хүний чадвар хэвээрэл байгаа. За дараа жил нь буюу 90 онд Dick Tracy гэдэг кинонд тоглоод Оскартаа эргэж ирж байгаа. Дураараа байгаа юм. За нэг хэсэг амарчлаа. За нэг ороод дэвшээтгэе гэдэг. Тий. Энэ удаагийнх нь 6-ах нь болж байгаа. Дэвшиж байгаа тий. За энэ их сонир кино. Мадонна тоглодог. Дуучин. За. Комик номноос сэтгүүлж хийсэн энэдмийн төрлийн юм кино байхгүй. Ийм энэдмийн кино ер нь Оскар нэр дэвших бараг боломжгүй. Тэгсэн чинь манай хүн нэр дэвшиж чадчихж байгаа байхгүй. Маш их нүур бодолт хийдэг л те, нүур хувиргалт. Гэхдээ тэр нүур хувиргалтандаа зөгтсөн тэм жүжиглэлтийг харуулад тэгээд дэвшиж чадчих байгаа байхгүй. Чи энэ дүрийг харах юм бол ер нь Ал Пачиног танихгүй. Харин би харах гал хүлээж байна. Юм сан юм бэ? Оскар аваагүй нэгээр. Аваг. 6 дахь удаа нэр дэвшсэн. Би нөгөө багш нь байнга овшин дүр тоглуулад идвэсэн болохоор багш нь зөв харсан байхаа гэж бодохгүй юу. За энэ жил түүний тоглосон бас нэг кино нээлттэй хийсэн нь Алдарт загалмаас эцгийн 3 дугаар анги байгаа. За эхний 2 ангийн амжилт энэ киног жоохон даруухан харагдуулсан баг. Эхний 2 бол домог болсон кинонод баг. За өмнөх ангид тоглосон хэд хэдэн жүжигчид энэ ангид тоглохгүй гэснээс болоод кино зохиол бас ихээр өөрчлөгдсөн гинэ. За зураг авалт нь жил гараа үргэлжилсэн. Ер нь загалмаас эцгийн зураг авалтууд дандаа л нэг юм асуудалтай төвхтэй байх. За үзэгчд маш өндөр хүлээлттэй байсан.
эхний хоёр анги нь ямар болчихлоо. 3 дугаар анги тэднээс давах хэвээр. Яж чад хоёр нь баг нэгийг давцсан шахах байхгүй. За ингээд мэдээж та өндөр хүлээлттэй байсан кино. Одоо газар унцах нь тодорхой. Ер нь бол юмыг өндөрөөр битгий хүлээж байгаарэ гэдэг тийм. Бас би санал нийлдэг. Аль болох дараахан байж гинтийн сюрприз бас гоё шүү дээ. Тийм. Яг өндөр хүлээлттэй очихоор аятайхан кино ч гэсэн санаа төрх ячдаг байхгүй. Тийм. Бүр цаанаас. За Ал Пачино энэ киноноос 5 саяын зал авсан байна. 7 өгч гэсэн чинь тэгвэл чиний дөрөв өхүүлчих юм уу гэж сүрдүүлсэн. Ингээд тав дээрээ зөвшөөрсөн гинэ. За энэ киногоор Оскар нэр дэвшиж чадаагүй ч харин Алтан бөмбөрцөгтөө нэр дэвшиж чадчихаа. За одоо хитгэн ч болоод байгаа. Ингэсэн юм бэлээ. 17 дэвшээд 5-ыг авсан гэдэг баг. Алтан бөмбөрцөг дээр. За гэтэл Оскар дээр байдгүй нөгөө 6-7 дэвшлээ. За тэгсэн 1991 онд Мартин Брест гэдэг хүний найруулга нэг сохор хүний тухай киноны урилга Ал Пачинод ирдэг. Ал Пачинод шууд татгалцсан гинэ. Шалтгаан нь мэдэхгүй байна. Гэтэ бас татгалцчих. Тэгсэн чи төлөөлөгч нь чи энэ кино тоглоо гэж зөвлөсөн чинь манай хүн тийм дурамчхан зөвшөөрсөн. Дараа нь харин төлөөлөгчтэй маш их талархснаа илэрхийлдэг. Автсан уу? Түүнийг зөвшөөрөхгүй гэхэд энэ жүжигчнийг орлохоор мундгуудын нэр яригдчихсэн гинэ. Jack Nicholson, Harrison Ford, Joe Pesci, Dustin Hoffman гэх мэт. Тэгэхээр энэ зохиол бол үнэхээр мундаг зохиол байсан дээс харагдаж байгаа. Ал Пачино дүрдээ маш нягхар бэлдсэн гинэ. Хараагүй харааны бэрхшээлтэй хүмүүстэй ойр байж тэдэнтэй танилцаад, найзлаад Нью-Йорк хотын хараагүйчүүдийн нийгэмдэгт байнга очдог болсон. За тэр хараагүй хүмүүс тэр дундаа траума буюу сэтгэлийн доо шархаас болж хараагаа алдсан хүмүүсийг их судалдаг байсан гинэ. Тэгээд тэдэнтэйгээ ярилцсан. Харин нөгөө хүмүүс нь Алд их урайлгын тусалж байсан гэж. За нөгөө хараагүй хүмүүс тусалж хичээл ордог хүмүүс шүү дээ. Тэднээс бас сургалт их авч ирсэн гинэ. Ердийн үйлдэлүүд ердийн одоо хэрэгцээт үйлдэлүүд шүү дээ. Тэрийг хэрхэн хийх вэ гэдэг дээр бүр ингээд маш их одоо зааж сургасан юм бэл. Одоо цай хэрхэн аялах уу ч юм уу, замаа хэрхэн олох вэ ч юм уу. Тамхи яаж асаах уу гэдэг ийм сургалтууд ордог байсан. За үүгээрч зогссонгүй. Нэг хүн бүр хэрхэн харахгүйгээр буу задлж ухсрахыг зааж өгсөн байна. Кинонд гардаг байхгүй. Харахгүйгээр ингээд буу ухсарч байгаа. За альбом хамтран тоглогчтойгоо танго бүжиглэх хэсгээ 2-7 хоногийн турш бэлдээд 3 хоногийн турш зураг авахсан юм. Энэ үнэхээр үзэсгэлэнтэй мөч. Киноны маш гоё хэсгүүдийн нэг. Яг тэр бүсгүүдэд бүжиглэж байгаа. За мөн гудамжинд хогийн сав тэврээд ундаг хэсэг зохиол дээр байгаагүй юм байна. Ал Пачиногийн нэг юм онцлог байна. Зургийн үеэр ямар нэгэн төлөвлөгдөөгүй юм болчих штэ. Тэнгүү тэрийг үл хайхраад юу тоглолтоо үргэлжлүүлэлт дуусгадаг. Дүрээсээ гардггүй. Тэгээ тэр нь ихэнхдээ амжилт олчдаг. Бүр ингээд гудамжинд явж байгаад нөгөө горилла юу гэж үүдэг, стил гэж үүдэг байхгүй зураг авалтын. Тэр нь яадаг вэ гэхээр хинт ч хэлэхгүйгээр шууд гудамжинд зураг авчдаг байхгүй. Аа, за. Тэнгүүд нөгөө олон хэсгийнхэн их юм гэж байхгүй шүү дээ. Яг гудамжинд явж байгаа хүмүүс л байдаг. Яг тийм зураг авалтын үеэр нэг багийн бүр Ал Пачиног баг унтлан мөрөгдөг байхгүй. Нэг багийг муухай өгөлчлээ уучлаа. Тэгс чи Ал Пачино бүр буцаж гүйж гарч ирэл яг дүрдээ ороод ингээд тоглолчдөг. Тэгээ тэр хэсгийг авч байгаа ш найруулагч. Энүүгээр маш алдартай. Тэгсэн чинь хараагүй хүн болж жүжиглж явж байгаад хогийн сав тэврээд унцдаг байхгүй. Тэрийг бас юу жүжигч кинонд оруулж байгаа. Энэ үнэхэрч гоё юм чадвар байна. За энэ дүрээр Ал Пачино дахиад л алтан бөмбөрцөг болон Оскарт нэр дэвшиж чадсан. Гэхдээ нэг сонин зүйл болж байгаа. Яг энэ Оскарын наадам дээр манай хүн Оскарын 2 төрөлд нэр дэвшиж байгаа нэг жилд. Шилдэг туслах дүр, шилдэг гол дүр гэдэг. Шилдэг эрэхтэй туслах дүрд Жин Хакман, Jack Nicholson гэх мэт мундгуудтай нэр дэвшээд за ялагчаар нь Жин Хакман тодорчдөг. За энэхүү Ал Пачино 7 дахь удаа Оскар нэр дэвшээд одоо Оскар алдчихж байгаа нэг. За тэгсэн чинь туд удалгүй тодорхой шилдэг эрэхтэй дүрд биш үү? Clint Eastwood, Denzel Washington, Robert Downey Jr. зэрэг шилдэгүүд нэр дэвшиж байгаа. Гэхдээ энэ удаад эрэхтэй гол дүрийг танилцуулах гэж тайзан дээр гарч ирсэн жүжигчин Jodie Foster шилдэг эрэхтэй жүжигчний нэрийг Ал Пачино гэж зарладаг. Хөө хэд дэвшээд авчваа. Анх Оскарт нэр дэвшснээс хойш 24 жилийн дараа за уналт босолт бүгдийг туулж 8 удаа нэр дэвшиж байж анхны Оскараа 1993 онд авч чадчих. Ямар гоё юм бэ. Йоо. Түүнийг шагналаа авах гэж тайзан дээр гарч ирэхэд танхимд цугласан бүх хүмүүс суудлаасаа босч маш удаан алга ташиж баяр хүргэдэг.
Тэр хүмүүс бүгдээрээ Ал Пачиногийн чадварыг мэднэ, авиасыг мэднэ. Тоглосон кино болгон дээрээ бүх зүрх сэтгэлээ зориулж хамгийн шилдэг нь байдгийг мэднэ. За өмнө нь 7 удаа нэр дэвснийг нь ч мэднэ. Ийм ч учраас энэ Оскарын шагнал маш үн цэнтэй гэдгийг нь мэдж байгаа учраас зохих ёсны хүндэтгэлийг өгж байгаа нь энэ юм. Ал Пачино шагналаа гардаж явахдаа та нар миний шагнал хүртэж чадаагүй цувралыг мань зогсоочихлоо гэж нарган хийдэг. За энэ модныг жүжигч маань ганцхан Оскартай гэхээр жоохон харамсмаар. Кино болгон амжилттай болсон гэж хэлэхгүй ч гэсэн манай хүн тоглосон дүр болгондоо бүх юмаа зориулж тоглолдог. Дүр болгондоо маш сайн бэлддэг. За энэ хүний тоглосон кинонуудыг дөрүүдээ магтах юм бол магадгүй өдөржингөө ч юм уу 2-3 өдөр ярих бах. За Heat, The Devil's Advocate, Insomnia, за Donnie Brasco гэх зэрэг сонсоход л бүр ингээд сүрдмээр ийм киноны гэдэг бид нэрлэж болж байгаа. За энэ жүжигч маань 2020 онд найруулагч Мартин Скорсезетэй хамтарч The Irishman гэдэг кино тоглоод хамгийн сүүлийн удаа Оскар нэр дэвшээд байгаа. Нэр дэвшсэн хамгийн сүүлийн тохиолдол тэр юм. Шилдэг туслах дүр дэвшсэн. Одоо Ал Пачино 85 настай. Надлингийн нэг бичлэг байдаг баха. Гудамжинд бүжиглсэн л явчихлаа. Одоо ч гэсэн мундаг жүжиглэлтэй гаргасаар байгаа. За энэ фэнүүдийгээ баярлуулсаар байгаа. За ингээд ийм мундаг, ийм хүндэлмээр жүжигчний талаар хоёлаа өнөөдөр ярьлаа. Ямар гоё юм бэ. Нөгөө нэг багш нь байгаа даа штэ нэг жүжигчдийг бэлдээд байгаа нэг студ байгаа даа штэ. Энэ болохоор ингэдэм байлээ. Жүжигчний уран чадварт яг нэг юм хоёр систем голчлоод байдаг байхгүй юу? Яг энэ Ал Пачиногийн багшийн дагдаг систем нь болохоор Станиславскийн систем буюу жүжигчин хүн ингээ өөрийнхөө дотор байгаа мэдрэмжээс тэр дүрийн юмыг гаргадаг. Тийм болохоор тэр дүрээс гарч чаддгүй тэр дүрээрээ амьдардаг. За өөр нэг систем нь болохоор яг зохиол юуг нь тэр зохиолыг л сайн гэж ургуулсан бодох гэдэг. Тэгэхээр тэр дүр болгоныг судлаад ингээд яваад хогийн сав тэрж унсан ч дүрээсээ гарахгүй юм гэдэг яг амар гоё ажиллагаа юм би. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхныг хүссэн кино төх нэвтрүүлгийн өндөрлүүлж байна. Та бүхэн нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг болон NTV телевиз од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөө шүү маань за мөн Innovation компанид хэмжээ ажиллалаа. Энх хоттой баярлалаа. Баярлалаа зинглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.